Бүгд найрамдах Намибia улсын төв банкны төлөөлөгчид Монгол улсаас туршлага судалсан байна. За тэд жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого, ногоон санхүүжилтийн зохицуултуудыг өөрийн улсдаа шууд хуулбарлан хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна. За Монгол улсын санхүүгийн салбартаа төдийлөн солонгоруулж чадаагүй даатгал болон хөрөнгийн зах зээлийн хөгжил банкны салбартаа өрсөлдөж чадахгүй байгаа билээ. Иймээс ч эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт бүр дээр санхүүгийн зах зээлийг олон долгуурт болгох зорилтуудыг тавьсаар ирсэн. За гэхдээ энэ нь санхүүгийн салбарын бодлого хяналт сул гэсэн үг биш юм байна. За өнөөдрийн төвшөнд Монгол улс санхүүгийн зохицуулахаар олон улсын санхүүгийн бүтээмжийн нийгэмийн гишүүн төдийгүй удирдлагын бүрэлдэхүүнд багтаж Төв Азийн бүс нутгийг даргалдаг байна. За энэ хүрээндээ өнгөрсөн онд Непал улсаас Монгол улсын туршлага судалсан бол энэ 7 хоногт Африкийн Намибия улсын төв банкны төлөөллүүд Монгол улсаас туршлага судалж байна. It was interesting to see. Дүгнэлт хэлэхэд Монгол орны санхүүгийн салбарын зохицуулалт ололт амжилтаар дүүрэн юм байна. Бидэнд суралцах зүйл их байлаа. Эндээс суралцсан зүйлсээ авч очоод жишээ болгон хөгжүүлэх олон санаачлагууд байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж байгаа арга ажиллагаатай танилцаад сэтгэл их хөдлөлөө. Намибия бас жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих бодлогоо боловсруулж байгаа гарааны шатандаа яваа. Тэгээд бидний хувьд Монголоос тогтвортой хөгжлийн концепцийг хэрхэн хэрэгжүүлж байгаа арга ажиллагаа хөгжүүлж байгаа процесс нь чухал зүйл ихтэй байна. Дээрээс нь Монгол орн, Намибия улсууд хүн амын тоо, байгаль, экологи, уур амьсгалын өөрчлөлт өртөж байгаа байдлаараа ч их төстэй байна. Энэ утгаараа Монголын туршлагаас суралцах зүйл ихтэй, авч очоод шууд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Тэгээд биднийг халуун дотноор хүлээн авсанд баярлалаа. We visited today, interestingly, the Kan Bank. Санхүүгийн салбарын зохицуулагч үндсэн 4 том байгууллагын үндсэн гишүүнээр ажилладаг санхүүгийн зохицуулахаар бол энэ хүрээндээ бид нар харилцан туршлага судлах, биенийхээ тэргуун туршлагаар судлах тийм ээ. За санал санаачлагыг дэмжих, санаачлага үүсгэн хамтран ажиллах зэрэг ажлуудыг идэвхтэй бол явуулсаар ирсэн, идэвхтэй оролцдог. За сүүлийн үед бол онлайн хэлбэрээр болон за биет хэлбэрээр гэх мэт олон ийм тасралтгүйгээр үргэлжлэх юм бол энэ сургалт мэдлэгээ хуваалцах тийм ээ, энэ хамтын ажиллагаа бол идэвхтэйгээр бол өрнөж байгаа бүгдэнд нийтх манлайл үзүүлж ажилладаг. За их өмнөд Африкт орших Намибия улсын төв банкны төлөөлөгчид Монгол улсаас туршлага судлаад буцаж байна. За Намибия улс нь 2023 оны тооцоогоор 2,777 мянган хүн амтай, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд Монголын дараа 2 дугаарт ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд Монголтой ойролцоо төсвийн орлогын 25% нь уул уурхай, тэр дундаа ураны олборлолтоос хамааралтай байдаг байна.